Үзэгч та бүхний 20-ны амар амгалан айлтгая TV5 телевизийн Монгол улсаа хөгжүүлэх ток шоу ярилцлага ээлж дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаа студид Монгол брэнд төслийг санаачлагч Шагтар Сүрэнгийн отхон үлзий хүрэлцээрсэн байна. 20 минут хүргэе. 20 минут хүргэе. За нийт TV5 телевизийг үзэж байгаа нийт үзэгчтэй энэ 20 минут хүргэе. За тэгээд Монгол брэнд төслийн санаачлагч гэж Монгол брэнд төслийг манай үзэгч танилцуулаач. За Монгол брэнд гэдэг төсөл маань бол 2016 оны 3 сарын 3-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэг болон аж үйлдвэрийн сайдын дэмжлэгээр аль биесээр үйл ажиллагаагаа эхэлсэн. За тэрнээс өмнө нь бол ерөнхийдөө төслийн хэмжээнд бараг жил орчим энэ төслийг ингээд хэрэгжүүлэх гээд энэ төслөө бичээд төрийн байгууллагуудын удирдлагуудад ингээд танилцуулаад явж ирсэн. За үндсэн санаа нь бол сүүлийн жилүүдэд Монгол улсад бол Чингис бонд, Самара бонд гээд маш олон төрлийн бонд, эдийн засгийн хөнгөлөлтөө, зээл, тусламж бүх зүйлүүд бол амжилттай хэрэгжсэн. Энэ хүрээнд бол маш олон аж ахуй нэгжүүд бол хөнгөлөлтөө зээл авч бараа бүтээгдэхүүнүүдээ ингээд шин шатанд гаргах, үйлдвэрлэлийнхаа тэр шугамыг өргөтгөх, аж ахуй нэгжийнхаа тэр чадамжийг нэмэгдүүлэх гээд маш олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлсэн байгаа. За энэ Чингис бонд зээлүүдээс тодорхой үр шимээ хүртсэн аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн бол өнөөдөр чанар стандартаа бол бас тодорхой хэмжээгээр дэлхийн түвшинд хүрхүйц хэмжээний тийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирж байна. Тэгээ ер нь бол Монгол улсад бас өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй бас чамгүй амаргүй багш байна. Тэгээд энэ хүрээнд бол монголчууд маань бол бас үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнүүдээ олон улсын зах зээлд гаргах, олон улсын зах зээл рүү худалдаалах, олон улсын зах зээл рүү нийлүүлэх тэр зүйлүүд рүү бол их төвлөрж ингээд хэн хөнгөө ажиллаж байна. Тэгэд ерөнхийдөө манай Монгол брэнд гэдэг төслийн үндсэн концепт, үндсэн санаа нь бол Монголдо бүтээж байгаа, Монголдо үйлдвэрлэж байгаа, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа баялагийг нэм өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа тэр аж ахуй нэгжүүдийг дэмжих, олон нийтэд ингэж мэдээлэх гэсэн үндсэн манай төслийн 1-р үе шат бол хэрэгжээд явж байна. За төслийн 2-р үе шат нь бол олон улсын зах зээл рүү бид нар нэгдэл хэлбэрээр ингээд гарах боломж байна. Одоо яг цаг нь иржээ гэдэг тэр агуулга дээр бид нар ингээд ажиллаж байгаа юм. За энэхүү нэгдлийн хүрээнд бол бидэрт яг гарсан байгаа боломж нь юу гэхээр дөнгөж сайхан 9 сарын 2-оос 5-ны хооронд Монгол улс, бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, 3 улсын хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт гэж арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээ бол 90 хотод болсон. За Монголын талаас бол худалдаа аж үйлдвэрийн дахин, их хурлын гишүүд, гадаад харилцааны яамнаас гэдэг төрийн бүхэл яам тамгын газрын холбогдох мэргэжилтэн дарга бүх хүмүүс. За дээр нь Монголдо үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болсон нийт 500 орчим хүний төлөөлөл оролцоод ирлээ. Энэ арга хэмжээнд бол 300 орчим байгууллага нь бол яг өөрийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг хятадын зах зээл дээр ингээд гаргая. За 200 орчим байгууллага хүмүүс нь болох тэр төрийн байгууллагын тэгээ 3 улсын төрийн байгууллагын хамтарсан уулзалт яриа хэлцээнүүд болж энэ эдийн засгийн коридорыг, эдийн засгийн энэ боломжийг хэрхэн зөв зүйтэй ашиглах уу гэдэг дээр бол их том баг хурал болж 3 улсын хооронд бол яриа хэлцээ хийгдлээ. Энэ хүрээнд бол ямархуу яриа хэлцээ хийгдвэхээр сүүлийн жилүүдэд бол манай 3 улсын төрийн тэргүүнүүд бол жилд 3-аас дээш тогтмол уулзалт яриа хэлцээг бол сайжруулж стратегийн түншлийг шин шатанд гаргах, хоорондын худалдаа харилцааг ингээд хөнгөлөлтөө хэлцээрээр гаргах, нэг бүс, нэг зам гэдэг ингээд талын зам гэдэг ингээд маш олон эдийн засгийн коридоруудыг ингэж байгуулъя. Аз болон Европыг холбосон энэ дэд бүтцийг монголоор дайруулъя гэдэг ингээд стратегийн төвшөнд бол маш том шийдлүүдийг бол төрийн тэргүүд бол хамтарсан байдлаар ингээд ойлголцоод төр бол энэ рүү бол маш эрчимтэй ингээд ажиллаж байна. За энэ хүрээнд бол бизнесийн байгууллагууд бол энэ боломжийг ашиглаад бүгдээрээ нэгдэл хэлбэрээр ингээд гараад хятадын зах зээл рүү гарах боломж нь байна гэдгийг бол бид нар аль тал дээр бол ярилцаад ойлголцоод бас ингээд энийг ажил хэрэг болохоор зориод ажиллаж байна. За хамгийн сүүлд гэхэд бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс 90 хот дээр 90 хотын хил
орчмын иргэдийн чөлөөт худалдааны бүс гэж одоо албан ёсоор байгуулсан. Энэ чөлөөт худалдааны бүсэд бол Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг бол ямар нэгэн гайлын татваргүйгээр бол одоо гаргах тэр боломж нь бол нээгдсэн байж байгаа. За өмнө нь бол байгууллагуудад дангаараа одоо ингээд энэ арга хэмжээнд оролцох бараа бүтээгдэхүүнүүдийг хятадын зах зээл рүү гаргах их тэр гайлын одоо тэр татврын асуудлаас болоод бас ингээд их өндөр татвар, өндөр одоо тэр зардал гардаг байсан болох тэр төдийлөн бас ингэж гарч чадаагүй байгаад байсан. За мөн одоо олон улсын чанар стандартыг хангасан одоо бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд бас тэр чадамж нь бол одоо сүүлийн жилүүдэд одоо л яг ингээ боломж нь гарч иж байгаа гэдэг ингээд бүх талын одоо боломжууд нь нөхцлүүд нь бүрдэж гин гэсэн үг. Тэгээд энэ чиглэл дээр бол Монгол брэнд гэдэг ер нь бол говьч байна уу, гоёч байна уу, одоо арьс шир, ноос ноолур гэж Монголдо бүтээгж байгаа, үйлдвэрлэж байгаа байгууллагууд бол ер нь дэлхийн хэмжээний бараа бүтээгдэхүүнүүд бол аль хэдийн үйлдвэрлээд за сүүлийн одоо арьс шир, ноос ноолураар одоо өөр юу гэдэг махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн гээд ингээд маш олон аж ахуйн нэгжүүд маань бол олон улсын чанар стандартад нийцсэн үйлдвэрийг Монголдо оруулж ирээд ингээ үйлдвэрлээд ингээ явж ах жишээтэй. Тэгэхээр уралдаан тэмцээнд олон улсын уралдаан тэмцээнд оролцож шагнал одоо гран-при хүртээд энэ бол цаагаараа Монголын одоо эдийн засгийн одоо байдал болон тэр бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэгдүгээрт харуулж байна. Бид бас дэлхийн хэмжээний одоо савлгаа гэдэг дэлхийн хэмжээний одоо тэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж ирж байна. Дэлхийд одоо танигдж байна гэсэн үг. Тэгэхээр дангаараа нэг компаниараа одоо ингээд олон улсын зах зээл рүү гарахад бол гарч болж байгаа. Гэхдээ олон улсын зах зээл рүү гарыг гэсэн бодолтой энэ чиглэлөө бүтээгдэхүүн үйлчлэгээ үйлдвэрлэж байгаа маш олон одоо стартап гэж ярьж байдаг гарааны бизнесийнхэн дөнгөж зээл авсан одоо тийм аж ахуйн нэгжүүд бол маш их олноороо төрж гарч байна. Энэ компани аж ахуйн нэгжүүдийг хов хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг бол нэгдэл байдал хэлбэрээр бүгдээрээ хамтраад хийвэл энэ боломжийг ашиглах юм бол их зохимжтой байна гэдэг тийм шийдлийг танилцуулж байгаа юм. За дөнгөж сая бол 9 сарын 23-ны өдөр мэдээлэл технологийн үндэсний паркийн одоо 200 хүний одоо хурлын зааланд бол 170-80 орчим хүний бүрэлдэхүүнтэй маш том одоо уулзалтыг бол хийлээ. Монгол брендийг хятадын зах зээлд гэдэг маш том арга хэмжээ хийлээ. Энэ арга хэмжээнд маань бол Монголын үндэсний худалдаа алж үйлдвэрийн данхим, за баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, за арьс шир ноос ноолуурын холбоо гэдэг ингээд төрөмс байгууллага, мэргэжлийн холбоодудаас. За дээр нь яг энэ чиглэлээр ингээд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон. За дээр нь бид нар одоо ингээд 90 хотод үйл ажиллагаа явуулж байгаа 90 хотын ихтлгүүр гэдэг одоо байгууллагын төлөөллийг нь за мөн одоо Монгол өвөр Монголын бизнес хөрөнгө оруулалтын зөвлөлөөс гэдэг ингээд маш олон төлөөллүүдийг хамтарч оролцуулсан маш том одоо юм уулзалт хийлээ. Энэ уулзалтын үр дүнд бол бид нар уулзалтыг бол 4 чиглэлээр одоо ингэж хувааж зохион байгууллаа. За нэг дэх чиглэл нь бол Монголдо бүтээж байгаа, Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа тэр компани аж ахуйн нэгжүүд нэгдэл байдал хэлбэрээр 90 хотын энэ чөлөөт худалдааны бүс гэдэг байгууллагыг ашиглаад энэ дээр талбай эзэмшиж байгаад цаашаа 90 хот руу ихтлгүүр рүү Монгол брендийн одоо ихтлгүүр гэдэг тийм тусгай дэлгүүр нээе. За түүгээр дамжуулаад он гарангуут одоо монголчууд Монгол угсаатаа одоо маш олон хүмүүс одоо урдталт манай урдлын хилийн урдталт бол маш олон сая хүмүүс байна. Энэ олон сая хэрэглэгчд рүү зориулсан бас ингээд шилийн гол хөх хотоо цаашлаад их газрын хятад руу Бээжин, Тэнжин, Шинжин ингээд одоо бүр Тэнжиний чөлөөт бомб хүртэл ашиглах одоо ийм яриа хэлцээрүүдийг бол одоо бас ингээд ярьж хэлцэж байна. За энэхүү арга хэмжээндэр бол Монгол брэнд нэгдэлтээр нэгдэж бүгдээ компани аж ахуйн нэгжүүд одоо хэрхэн нэгдэж одоо ингэж гарах боломж байна гэдэг боломжийн талаар за зөвхөн энэ нэгдэл энэ боломжийг олгоо зогсохгүйгээр бид нар одоо энэ тээвэрлэлт, логистик, түгээлтийн асуудлыг бас Монголын хамгийн одоо туршлагатай энэ чиглэлээр хамгийн олон жил ажилласан Туушин гэдэг компанитай хамтарч ажиллахаар яриа хэлцээ хийлээ. Энэ компани бол энэ одоо Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг чанар стандартын төвшөнд, аюулгүй байдлын төвшөнд одоо гаргах, тээвэрлэх, хөргөх, хятадын зах зээл рүү түгэх тэр одоо ажлыг нь хариуцахаар ерөнхийдөө ярилцлаа. За мөн дээр нь бид нар зөвхөн одоо хилийн заатал нэг дэлгүүр тогтжуулаад тэндээ Монгол бараа бүтээгдэхүүнүүдийг одоо төвлөрүүлээд зарах гэхээсээ илүүтэйгээр
онлайн худалдааны одоо хятадын Alibaba гэдэг одоо маш олон сая хэрэглэгчтэй онлайн худалдааны одоо вебсайт байна. Захим сүлжээ байна. Энэ сүлжээгээр дамжуулаад маш олон сая хэрэглэгчдэд бас хүргэж ажиллах талаар Teso гэдэг корпорац одоо бас ийм боломжийг ашиглах талаар бас хамтарч ажиллахаар ярилцлаа. За Европын холбооны улсын дэмжлэгтэйгээр олон улсын ISO стандартыг одоо нэвтрүүлдэг байгууллагуудаас яг энэ олон улсын зах зээл дээр гарах байгууллагуудад хэрхэн одоо чанар удирдлагын тогтолцоо стандартыг хангах талаар одоо бас ингээд сургалт хийх боломжтой одоо хамтарч ажиллах боломжтой гэдэг энэ чиглэлүүдээр ингээд уулзалт ярилцлагуудыг ингээд хийлээ. За нэлээдгүй олон компани 170 орчим компани төлөөллөө хүрэлцэн ирж яг энэ арга хэмжээнд ингээд оролцоод бас бараг 2 цаг орчмын хугацаатай одоо чөлөөт ярилцлага хийж ямар боломжууд байна, бидэрт ямар боломж байна, энийг яаж ашиглах вэ гэдэг талаар ярилцлаа. За Монгол брэнд төсөл хэрэгжиж байна. Төслийг санаачлагч. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгдэл байгуулад олон улсын зах зээлд гарьяа л гэж байна шүү дээ. Одоо нэг нэгээрээ биш, бөөндөө нийлж одоо гарцгаая л гэж ерөнхийдөө зорж ин гэсэн. Тэгээд урд төчөөс эхэлье гэд одоо ямар ч гэсэн тийм уул зохион байгууллаа. Ерөн зүгээр бас ингээд дангаараа ингээд их боломж нь байна уу? Үнэхээр сайн харж чадсан уу? Гарц байна гэж харж гин үү? Юу гэдгийг Монгол 929 гэдэг ч юм уу үндэсний үйлдвэрлэлийн нэгдлүүд бас нэгдэж нэг хэсэг үндэсний үйлдвэрлэлд нь үзсэн шүү. Тэгээд баялаг бүтээгчид гээд ингээд одоо бас чуулж ин тэнд ингээд бас тэг үндэсний үйлдвэрлэгчтэй уг нь дэмжээ гэдэг төрцөслээд харамж аваад идэг. Гэсэн юм яг ингээд зах зээл рүү олон улсын зах зээлд гаргыг гэхээр төдийлөн бас яг алхам хийж чадахгүй байх швах. Тэгэхээр зүгээр яг энэ төслийн хүрээнд ингээд өөрсдөнлөд чадах нь уу гэж харъя. Тий, боломж байна уу те? Одоо энийг ашиглаж чадах уу гэдэг асуудал. Ер нь бол маш олон бас үүсгэл санаачлагууд өөр өөрийн зорилготойгоор одоо байгуулагдсан өөр өөрийн зорилгоо зарим биелүүлсэн байх, зарим биелүүлээгүй байх. За энэ нэгдлийг одоо ингээд гарах боломж нь яагаад одоо толгой яагаад боломж нь гарч ирж байгаа нөхдөр хятадын зах зээл одоо гэдэг бол маш том зах зээл. Бид нар ер нь бол дэлхийд одоо өөрийнхөө брендийг, өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг нийлүүлээ гэдэг ингээд зорж яадаг. Гэсэн хэдий ч одоо яг хамар доорх одоо яг өмнөх хөрштөөгөө бид нар бол мөнхийн хөрш. Бүгд найрамдах хятад ард улс гэдэг бол бидний мөнхийн хөрш. Оросын холбооны улс гэдэг бол бидний мөнхийн хөрш. Зөвхөн энэ хоёр том хөрштөөгөө мөнхийн хоёр хөрштөөгөө бид нар одоо харилцан ойлголцож хамтарч ингэж хэн хинтээ ашигтай байдлаар ажиллаж чадах юм бол энэ хоёр том зах зээл бол агуу том зах зээл. Дээр нь бол Монгол ч гэсэн маш том боломжтой зах зээл. Яагаад гэвэл Монголын одоо хүнсний бүтээгдэхүүн, Монголын одоо энэ үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн бол бүгд органик одоо ямар нэгэн химийн нэгдэл байхгүй, ямар нэгэн экологийн гэдэг утгаараа бол дэлхийн нийт бол Монголыг сонирхож байгаа хамгийн том сонирхол нь бол одоо бас өнөөдөр явж байна. За нэгдлийн хувьд ямар боломжийг ашиглах гэж байна гэхээр 90 хот дээр хятадын талаас бол бүр чөлөөт худалдааныхаа бүсийг аль хэдийн ингээд ашиглалтанд оруулаад ингээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлжлээ. Өмнө нь бол яг энэ чөлөөт худалдааны бүс гэж байгаагүйсэн учраас манайхан одоо дангаараа эсвэл бол нэг компаниараа зарим нь одоо нэг бидний ярьдаг ганцхан гэж ярьдаг шиг одоо үүргийн гэдэг шиг ийм чиглэлээр ингээд ажиллаж байсан болох дээр бас жижиг лангуугаар чиглэлээр ингээд ажиллаж байсан болох дээр бас төдийлөн амжилт олж байсангүй. Тийм бах магадaltaа. За дээр нь бол энэ санаачлагыг бол зөвхөн одоо санаачлагчийн хувьд бол энэний арталт бол маш олон тийм төлөөллүүд баг байна. За хятадд одоо олон жил суралцсан, олон жил ажилласан одоо залуучууд байна. Одоо гадаад худалдааны чиглэлээр боловсрол хөгжимсөн нэгдэл хүмүүс байна. За дээр нь зөвхөн одоо энэ нэгдэл нь бол зөвхөн нэг энэ нэгдлийг байгуулсан 3-5 хүний асуудал огт биш юм байна. Ерөнхийдөө энэ нэгдлийг яг тэр бараа бүтээгдэхүүнүүдэд гаргая. Одоо нийлүүлээ, хамтрий гэж байгаа бүх хүмүүсийн нэгдэл юм байна. Энэ нэгдлийн менежмент, энэ нэгдлийн бодлого одоо гаргах одоо тэр шийдвэр нь бол яг тэр энэ нэгдэлд бараа бүтээгдэхүүнүүдэд оруулаад одоо гаргах гэж байгаа тэр байгууллага аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл. Бид дангаар ч юм уу хэсэг бүлэг хүмүүс бол шийдвэр гаргахгүй яг одоо хамтын оролцоотой иргэдийн оролцоотой гэдэг шиг яг энэ одоо нэгдэлд хамтарч одоо нэгдсэн одоо энэ нэгдлэр ингэж дамжуулж хятадын зах зээл түн цаашлаад одоо бүр олон улсын зах зээлд гарыг гэсэн бодолтой олон улсын зах зээлд гарыг гэсэн тийм зорилготой аж ахуйн нэгжүүдийн төлөөл болж аж энэ нэгдэл амжилтаа өргөжлөнэ. Тийм болох тэр энэ нэгдлийг бол хэн нэгэн 3-5 хүний одоо нэгдэл биш
яг энд оролцохоор сонирхолтой илэрхийлж байгаа бараа бүтээгдэхүүн оруулах тэр компани аж ахуй нэгжүүдийн нэгдэл гэж харах хэрэгтэй. За энэ нэгдэлд одоо нэгдий гэсэн аж ахуй нэгжүүд байвал одоо яг хаана хандах юм? Одоо бас тэ яаж нэгдэх юм гэдэг байна те. Одоо юу гэдгийг бас хязгаар энэ төр байх уу гэдэг дээр хүмүүс сонсож магадгүй. Бүгд л хэдэ нэгдэлд хамрагдаад одоо ингээл бөөндөө нийлэл гарыг гэсэн бас байж болно шүү. Тэгэхээр яа тийм. За ер нь бол бас тэнд байгаа одоо боломж одоо багтаамж гэх юм бол бас тодорхой хэмжээний бас хязгаартай. Тийм болох төр бид нар бол эхний ээлжинд бол 35-аас 45 аж ахуй нэгжүүдийн одоо яг ийм төлөөл болсон хамтын хариуцлагатай одоо төлөөлөө удирдах зөвлөл гэдэг шиг тийм зөвлөл байгуулах юм. Тэгэхээр эхний ээлжинд бол Монголоос яг энэ арьс ангилжиж байгаа юм. Ноос ноолуур, арьс шир, одоо хүнсний бүтээгдэхүүн, одоо эцсийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, за зөвхөн Монголда үйлдвэрлэх төдийгүй бас ингээд 3 дахь улсаас импортлж оруулж ирж байгаа хятадын зах зээл дээр хизээч одоо нийлэлдэггүй. Бид нар чинь ер нь бол бас их өндөр тансаг хэрэглээтэй улсын тоонд орж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тансаг хэрэглээтэй тэр бүтээгдэхүүнүүдийг бас хятадын зах зээл рүү гаргах боломж бол бас нээлттэй байгаа. За тэн дээр бол энэ хилийн чөлөөт бүсийг дамжуулаад Монголд үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнүүд бол татруугаар гарна. Яг гадаадаас импортлж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнүүд бол хятадын одоо зах зээл рүү бол одоо тодорхой хэмжээний татврыг нь төлөөд одоо энэ сүлжээгээр дамжуулаад энэ нэгдлэр дамжуулаад одоо гарах боломж бас байгаа. Тийм болох тэр яг энэ чиглэлээр бас ингээд импорт эрхэлдэг одоо өндөр түвшний одоо өндөр чанартай олон улсын чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр аж ахуй нэгжүүдийг бас энэ нэгдэлд хамрагдах бас бүрэн боломж байгаа шүү гэдгийг бас ингээд хэлэх хэрэгтэй хаа. Тэгээд 35-аас 40 орчим одоо төлөөллийг бол эхний ээлжинд бол нэгдэлд бол оруулах бид нэгдэл гэдэг утгаар нь бол хамтын тогтолцоо, хамтын хариуцлага, одоо хамтын шийдвэр гаргасан, хамтын одоо менежмент хэрэгжүүлсэн, хамтын одоо тэр зохион байгуулалт хэрэгжүүлсэн нэг одоо цонхны бодлогоор гэж ярьдаг шиг нэг тээвэр логистиктэй, нэг стандарт, нэг брендингтэй одоо тийм зүйл рүү ингэж харьяа. Тэгээд монголчууд маань бол дан дангаараа нэг нэрээ бол одоо бас хангалттай явж нэлээдгүй цаг хугацааг барж ийна. Тэгээд энэ боломжийг ашиглаад бүгдээрээ нэгдээд уршаагаа ингээд хятадын зах зээл рүү гарах боломж бол бидэнд одоо нээлттэй боллоо гэдгийг хэлж байгаа. За өшөө одоо тэгээд цаашид бас бүтээгдэхүүн одоо нэгдэлд хамрагдъя гэсэн одоо юу гэдгийг аж ахуй нэгжүүд байна шүү дээ. Тэний юу гэдгийг ингээд нэг жагсаалтыг аваад авах ч юм уу нэг тиймнүүд байх уу те. Ер нь бол бидний бүртгэл бол Монгол брэнд цэгийн мэн гэдэг одоо онлайн вебсайтаар бол бүртгэгдэж байгаа. Энэ вебсайт дээр маань бол одоо аж ахуй нэгжүүдийн танилцуулга бүртгэл одоо тэр бүх зүйлүүд маань бол үн төлрөө ингээд байрших боломжтой байгаа. Энэ манай Монгол брэнд цэгийн мэн гэсэн вебсайт руу хандаж ороод одоо холбоо өрх асглог нь өөрийнхөө компани аж ахуй нэгжийнхаа мэдээллийг ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдийн хугацаанд одоо нийлүүлэх боломжтой байгаа гэдэг ингээд энэ чиглэлээр бүх одоо тэр өөрийнхөө мэдээллийг ингээд нэгдүгээрт явуулах хэрэгтэй. Тэгээд бид нар энэ мэдээллүүдийг нь одоо үзээд тэн дээр ингээд анализ хийж гаад тэгээд ингээд яг Монголоос өрсөлдөх боломжтой гэдэг тэр зах зээлийнхаа бас судалгааг хийж бас давхардлгүй ямар боломжтойгоор ингэж гарах нь тэр бүтээгдэхүүнүүд нь одоо үүд чинь бид нэгдлэрээ ингээд шүүхээс илүүтэйгээр олон улсын зах зээл рүү гаргахад чанар, стандарт, өнгө үзэмж, хаяг, шошго гэдэг ингээд бүхэл төрлийн анхан шаардлагуудыг ингээд хангасан байна уу гэдэг ингээд тэр бүх зүйлүүдийг ингээд хангасан байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг л одоо ингээд энэ нэгдэл рүү оруулахад бол бүрэн боломж байгаа л гэж харж байгаа. За ер нь бол тодорхой хэмжээгээр засгийн газрын дэмжлэг гэдэг нь бол анх энэ төсөл бол хоёр үе шаттай хэрэгжсэн. Эхний үе шатанд нь бол олон улсын одоо хэвлэл мэдээллийн байгууллага болон одоо интернет, сошиал медиа, нийгмийн сүлжээгээр бол яг аж ахуй нэгжүүдийнхаа үйлдвэрлэж байгаа, бүтээж байгаа тэр бүх зүйлүүдийг нь бол одоо ингээд текстэн, зурган, одоо фото гэсэн ийм гурван хэлбэрээр бол одоо ингээд энэ нэгдэл дээр одоо ингээд байрлуулж энэ вебсайтн дээр байрлуулж ингээд олон нийтийн сүлжээгээр бол одоо түгээсэн. За энд маань бол одоо үнэхээр маш олон төрлийн аж ахуй нэгжүүд ингээ хамрагдсан байгаа. За одоо жишээлбэл арьс ширээр гуталт цүнх хийдэг одоо байгууллагуудаас ахуулаад өндөг үйлдвэрлэж гин одоо дахианы
хүнс тэжээл үйлдвэрлэж гин. За одоо гутал хийгээд одоо гадаад руу гаргаж гин гэдэг ингээд ерөөсөө маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани аж ахуйн нэгжүүд бол манай Монгол брэнд гэдэг энэ төсөл төр бол одоо нэгдэж өн төлрүүгээр бол одоо ингээд үр шимийг нь хүртээд явсан. Эхний үе шатанд бол за тэгээд бид нар бол дараагийн үе шатыг бол бас тодорхой хэмжээгээр олон нийтэд хүргэлээ. Тодорхой хэмжээний бид нар одоо мэдээллийн бааз төвлөрүүллээ. Тодорхой хэмжээний байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүд нь бас дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж нь гараад ирсэн байна гэд энэ бүх боломжуудыг тооцоолж үзэж байгаад одоо хятадын зах зээлээс эхэлье. Эхний ээлжинд бид нар хамгийн ойрын хөрш болох хятадын зах зээл руугаа гараад тэнд нь одоо ингээд их газрын хятад руу одоо Бээжин, Тэнжин, Шинжин гэдэг ингээд маш олон зуун сая хэрэглэгчтэй энэ онлайн болон одоо тэр хүмүүс рүү ингээд энэ сүлжээгээ явуулаад Монгол брэнд гэдэг нэгдсэн юм брендингээр ингээд одоо хүрч чадах юм бол бид нар бол маш том зах зээлийг бол ингээд оролцож тоглогч нь болох юм байна. За мөн цаашлаад одоо ингээд Монгол улс бол сүүлийн жилүүдэд бол одоо бас идэвхтэй гадаад одоо харилцааны талаар бол маш идэвхтэй ингээд олон зорилттой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бол олон улсын одоо байгууллагуудтай, дэлхийн нийтийн байгууллагуудтай бол уялдаатай хамтарч ажиллаж байна. Одоо дөнгөж оны өмнөх нь хэлэхэд л Япон улстай бол чөлөөт хэлэлцээр одоо байгуулах гэрээнд Монгол улсын засгийн газар, Япон улсын засгийн газар гар үсэг зурчлаа. Энэ хэлэлцээрээр бол Япон улс руу бол бас хөнгөлтөө Монголд үйлдвэрлэсэн гэсэн шошготой одоо бараа бүтээгдэхүүнүүдийг бол гайлын одоо татврын хөнгөлөлтөөр одоо ингээд Японы зах зээлөө бол гарах боломж нь бас бүрдэж байна. За мөн одоо дэлхийн худалдааны байгууллагт бол Монгол улс айлын нэгдээд орцсон. Яг мөн төрөний хэлдгээр бол Монголд үйлдвэрлэв, Монголд одоо Made in Mongolia гэдэг тийм шошготой яг эцсийн бүтээгдэхүүн энэ одоо Монгол хил дотор ингэж үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүд бол 7001 төрлийн одоо тийм бараа бүтээгдэхүүнүүд бол Европын зах зээл рүү ингээд гарах тэр одоо боломж нь бас нэгжлээ гэхэд ингээд бидэнд бол төрийн зүгээс бол одоо хийж байгаа хэрэгжүүлж байгаа одоо чамгүй их ажлууд байна. Тэгэд нэг төр бидний төлөө юу хийгээд хийва гэж хэлхээсээ илүүтэйгээр яг дэлхийн зах зээл рүү одоо энэ том боломжуудыг ашиглаад бид өөрийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг бид одоо ингээд бүтээгдэхүүнээ сайжруулах талаар юу хийв, одоо яаж хийв гэдэг тал руугаа бас ингээд бодох, ярилцах, дүгнэх, судлах тийм цаг нь бол бас ирсэн л гэж харж байна л да. Хамгийн ихний одоо Монгол брэнд хизээ хятадын зах зээл дээр ч юм гаж худалдаалах гэсэн тийм төлөвлөгөө байгаа. Тий. Хятадын зах зээл рүү бол саяны 90-ний одоо чөлөөт худалдааны бүс гэдгийг ашиглаад одоо бид нар энэ 10 сарын 1-ээс 10 сарын 20-ны хооронд бол яг энэ оролцох сонирхлоо илэрхийлж байгаа аж ахуйн нэгжүүдийг одоо яг ингээд хоорондоо нэгдэл байдлаар тий одоо ингэж ярилцаад ямар боломжтой бүтээгдэхүүн гэдгийг бол тодорхойлж гаргаж ирэх нь байна. За түүн дээр одоо Монгол брэнд гэдэг яг энэ логогоороо яг энэ одоо нэгдлэрээ бид нар оюуны өмчийн газар одоо хамтын тэмдэг гэдэг тийм хүсэлтэй албан ёсоор ингээд өгсөн байна. Энэ маань бол одоо бас 20 хоногийн дотор хуулийн дагуу шийдвэрлэгдэж гарч ирнэ. За энэ тэмдгийнхаа хүчээр бол бид нар олон улсын зах зээл дээр гарахад бол одоо бас стандарт одоо тэр чанар удирдлагын тогтолцоо дээр нь оюуны өмчийн асуудлыг нь бол одоо энэ асуудлуудаараа ингээд баталгаажиж гаргаж ирэх боломж байна. Тэгэхгүй зарим хүмүүс асууж байна. Бидний бараа бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд дуурайлгаад хятадын зах зээл дээр ингээд гаргаж байгаа юм биш үү? Хийх юм биш үү? Гэт бас ингээд маш олон төрлийн бидэнд бол бас ингээд бодовчтой, цэгнүүштэй одоо зүйлүүд бол маш их байгаа. Тэгээд энэ зүйлүүд дээр бид нар одоо нэгэн тал одоо эрх зүйт одоо бүрэн эрхэт Монгол улс хууль, дүрм, журамтай олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон олон улсын тэр оюуны өмчийн байгууллагын конвенцэд бас нэгдээд орсон орны хувьд бол бид нар яг л олон улсын дүрм, журам, стандартыг хууль одоо мөрдлөг болгож ингэж ажиллах одоо үндсэн зорилготой. Тэгэхээр энэ чиглэлийн өрөөнд бол бид нар хамтын тэмдгээр одоо бараа бүтээгдэхүүнүүдэд бол одоо тэр оюуны өмчийн асуудал хуулбарлах одоо тэр бүх зүйлүүдийг нь бол одоо хамгаалах чиглэлээр бол ингээд ажиллаж байна. За үндэсний худалдаа алж үйлдвэрийн танхим дээр бол бас ингээд яг энэ чиглэлээр бас ингээд
бүтээгдэхүүний эрхийг нь олгодог, шошоо олгодог, стандартыг нь олгодог. Гэт энэ чиглэлийн одоо юмнууд дээр ингээд бид нар уялдаатай ингээд ажилланаа. За дээр нь бол манай нэгдэлд бол яг ингээд ажил үйлдвэрийн танхимд ажилдаг одоо хуульчид одоо бас нэгдсэн байна. Тэгээ хуулийн болон бусад ингээд чиглэлүүдээр ингээд нэгдсэн ийм л залуучуудын нэгдэл байгаа. Тэгээ ер нь бол аливаа зүйлийг хийхэд бол одоо юу чи эрсдлээ тооцоод ингээд хараадах юм бол өмнөх тийм юм бүтээгүй штэ, ийм юм болоогүй штэ гэд ингээд шалтгаан хэлээд байх юм бол бид нар бол урагшлахад бас ингээд хэцүү. Тэгээд одоо мянган алхмын цаана байгаа тэр уулын оргил руу хүрэхэд бид нар бол нэг алхам ч гэсэн одоо ингээд зөрөгтэйгээр ингээд зөв зүйл рүү ингээд хараад урагшлах бол хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол нэгдэл бие энийгээ дэмжсэн одоо тэр аж ахуйн нэгжүүдэд байхгүй байгаа мэдээлэл нь бидэрт байна. Хууль эрх зүйн дэмжлэг нь байна. Тэнд байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд бид нар нэгдэл байдал хэлбэрээр дундын одоо шийдвэр гаргалтаар одоо ингээд урагшилж чадах юм бол энэ ажлыг урагштай тэгээд хятадын зах зээлээс эхлээд ирээний зах зээлээс эхлээд тэгээ хөөх одоо шилийн гол Бээжин, Тэнжин, Шинжин гэдэг одоо их газрын хятад руу гарыг, дараа нь Аз руу, Япон, одоо Солонгос гэдээ маш том зах зээлүүд байна. За үнэхээр олон улсын чанар стандарт бүх зүйлүүд төгөлдршөөд. За энэ нэгдэл маань маш одоо ойлгомжтой, маш одоо хүчрхэг болоод ирэхтэр бол бид нар Азийг Европ руу холбосон одоо тэр нэг торгоны зам гэдэг шиг энэ том санаачлагуудыг дэвшүүлээд нэлээд том амбицтайгаар ингээд урагшаага хараад ингээд явхад бол цаг нь ирсэн. Одоо тэгээд энэ боломжийг ашиглаад бүгдээрээ хамтдаа одоо хятадын зах зээл рүү оръё. Бид нар гадны зах зээлээс маш том одоо брендийг, маш том одоо бүтээгдэхүүнүүдийг импортлж авчрах тэр бол маш их хөрөнгө мөнгө, маш их потенциал зарцуулж тэрийг Монголын зах зээл дээр таниулахад бол маш их мөнгө зардаг. Тэгэхэд бид нар дундаасаа одоо Монголдо хөлдрүүлсэн, Монголдо гаргасан органик одоо эко энэ бараа бүтээгдэхүүнүүдийг нэгдэл хэлбэрээр тэрнийхээ сурчлагыг бүгдээ хамтарч хийгээд ингээд гарах юм бол эдийн засгийн хөвч, цаг хугацааны хөвч, хөрөнгө мөнгөний хөвч гэсэн боломж бидэрт байгаа л гэж байна. Энэ нэгдэл бол юу гэдгийг хувийн хвшлийн одоо байгууллагуудын нэгдэл гэж ерөөдөө ойлгож штэ тий. Ерөөдөө хувийн хвшлүүд нэгдэж ингээд одоо зах зээл гарах гэж байна. Тэгэхээр ингээд бас хувийн хвшлүүд нийлээд явхад бас төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй ч юм уу байх хэрэгтэй. Тэгэхээр тэр талаар уулзаж ярьж байгаа юу. Түрүүн бас яг төсөл эхлэхэд бол засгийн газар дэмжижсэн, аж үйлдвэрийн тусгай яам байсан гэсэн, аж үйлдвэрийн тусгай яам байж үйл ажиллагаа хийжсэн. Одоо барьж байгаа засгийн газар ч гэсэндээ бас юу гэдгийг 2100 гэдэг юм уу те 21 аймаг 100 үйлдвэр байгуулна гэдэг ингээд үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжнэ гэдэг ингээд бас тодорхой мөрийн хөтөлбөрүүд нь ярьж эхэлж штэ. Тэгэхээр бас мэдээж төр засгтайгаа хамтарч нэгээ шийдэх болов. Тий, ер нь бол яг өмнөх одоо аж үйлдвэрийн яам байж байгаад одоо татан богдоод бүтэц оронтоо нь өөрчлөгдөд ингээд явж байна. Гэхдээ энэ дэр нь бол Монгол төрийн бодлого бол бас залхамж уялдаагаа бол байх ёстой гэдэг шиг. Тэгээ бид нар бол одоо үүд чи нэгдээд гадаадаас импортоор маш өндөр үнээр одоо юм импортлж оруулж ирэх биш. Монголдо үйлдвэрлэсэн одоо аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнүүдийг экспортын баримжаатаар одоо ингээд гаргая гэдэг бол хамгийн эрүүл одоо тийм үзэгдлээ. Энийг бол одоо ямар ч одоо аж үйлдвэрийн ямар ч одоо тэр сайд нь, ямар ч одоо тэр гадаад харилцааны сайд нь, одоо тэр ерөнхий сайд нь, одоо ерөнхийлөгч нь хүртэл одоо бүгд Монголын төр бол дэмжинэ гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Бид нар ихтэй төр бидний төлөө юу хийх вэ гэж бид нар шаардахаас илүүтэйгээр бид яг ийм зүйлүүдийг хийж чадж байна. Одоо харин бид нар төрийн зүгээс ийм дэмжлэгүүд хэрэгтэй байна гэдэг юм одоо маш ойлгомжтой томьёолоод тэрийгэ цаасан дээр буулгаад одоо шийдвэр гаргах боломжтой. Тэр хүмүүст шийдвэрийг нь гаргахад нь үнэхээр тооцоотоо судалгаатай ингээд оруулаад их юм бол нөгөө хүсэж байгаа байгууллагатаач хэрэгтэй, яг шийдвэрийг нь гаргах, дэмжих тэр төрлийн байгууллагатаач хэрэгтэй. Тэгээд энэ нэгдэл бол зөвхөн одоо нэг хэсэг аж ахуйн нэгжүүдийн нэгдэл биш. Монголын төр одоо Монголын одоо бүх аж ахуйн нэгж бүтээгч байгууллага, хувийн хвшлүүдийн хамтдаа үндэсний үйлдвэрлэгчдийн хамтдаа хийж хэрэгжүүлж байгаа ийм төсөл юм шүү. Тэгээд Монгол брэнд CGM гэдэг вебсайтаар орж та бүхэн өөрийнхөө бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг бас бүртгүүлээрэй. Тэгээд та ч гэсэн энэ нэгдлийн одоо танаа байгуулагч гэсэн энэ нэгдлийн гишүүн болоод хамтын уялдаатай ийм брендийг бий босгож дэлхийн зах зээл дээр гарах цаг нь болсон л гэдгийг үзэгчдэд хэлье да. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн цаг дуусж байна. Тэгээд Монгол улсаа хөгжүүлэх гэсэн ярилцлагын цагт мань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд Монгол улсаа хөгжүүлэх гэдэг бол Монгол хүн бүрийн бас санаа оноо. Тэгээд Монгол брэнд тэгээд энэ ялгаас энэ сайхан бас төслийг санаачилсан цаашдаа ажилтна амжилт хүсье. За баярлалаа.
Их үзэгчтэй Монгол Улсаа хөгжүүлэх ток шоу ярилцлагын цаг энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Өнөөдрийн зочин Монгол брэнд төслийн санаачлагч Шагдар Сүрэнгийн отхон үлзий.